Hi guys. Хэдүүлээ нэг unboxing дуусаагүй бичлэгээ яатсан байсан шүү дээ. Дуусгацсан. Тэгээд нэг нь ахиад унтчихъя. Тэгээд би нэг юм олон юм яриад дэлгүү зүгээр гоё. Энэ дотор юу байгааг харуулъя заяа. За, хаанхыг кино Пери Пера гинэ. Ийм сормосны бодог байх шиг байна. Би ер нь сормосны бодгонд айгуу дуртай. Миний нүрийг авардаг зүйл бол миний яалтч сормос будахаар ингээд нүр ингээ гоё ингээд сэргээд ундаг. За тэгээд би энэ сормос бодгийг туршиж үзнэ. Энэ хөмсгний юу байх шиг байна? Fixer. Хөмсгний бодог, хөмсгний юу гэдэг лээ? Бор өнгөтэй юм байна. Nice Bus Peri Pera гэдэг брэнд байна. За дараачих нь дахиад Numbudzin коллагентэй plumping serum гинэ. Коллаген шотстэй. Бид гоё цаадалж үзмээр байна. Хөөрхөн халбаг гарч иржээ. Вау. Пакэж нээр гоё. Oh my god. Ямар хөөрх юм бэ? За энийг бол хэрэглэж үзнэ. За дараачих нь Anua-гийн нарны тус гарч ирж байна. SPF 50-тай. Энэ Anua K-pop Demon Hunters хоёр хамтарсан юм ээ. Нарны тус SPF хамгийн өндөр нь хамгийн чухал шогтууд аа. За энэ юу нэ V shading бас Peri Pera гэж байна. Энэ нөгөө контур монтур гэдэг бах тий. Би гоо ярих яриад байгаа сонсогдохгүй санагдах юм. Дараа нь calming moisture гинэ. Энэ хаанах гэж байна? Herd leaf гинэ. Бас sunscreen SPF 50-тай. За энэ юу нүү? Энэ бас Peri Pera-гийн хөмсгний харандаа байх шиг байна. За дараачих нь Alba-гийн spray serum гинэ. Truffle-тай гинэ. Вау, Италиас ирсэн truffle-тай serum гэж ишүү манайхаа. Nice. Энэ truffle-тай serum гэж байна. Би одоохондоо нэг кришна түрхэг байгуулахаар би энийг цацмааргүй нэгтэй цацмаар санагдаад байх юм. Өндөр амар гоё. Яг дараа нь би бүр энийг амар туршиж үзмээрсэн заяа. Би матчанд айгуу дуртай. Наамиг гэдэг хүмүүс бол мэдэх бах. Тэр гэдэг юм бол би энэ брендийг одоо хүртэл хэлж чадахгүй заяа. Эдний ийм matcha calming cream гэдэг сет нь гарцсан байсан. Тэгээд би эдний крем тэгээд тонерыг туршиж үзмээрсэн. Matcha уудаг л болохоос ерөөсөө нүүрэндээ түрхэж үзэж байгаагүй. Тэгээ одоо дотроос аж тэр гавнасаач тэр матcha болцгоо. Энэ тэгээд ер нь улаалттай, жоохон арчламтгай ирсэн хүмүүсийн хамт бас тэгж юм байлээ. Ажлыг тайвшруулах зорилготой болохоор. Нара. Гоё юм байна. Нараас шилэн. Айгу хүнд юм байна. Матча өндөртөх болооч гэж. Энэ витамин С-тэй серум байна. Миний одоо витамин С-тэй серум дуусч байгаа. Тэгээд 100 ялангуяа юм витамин С-тэй юмудад аюу хэрэг болох гэж би бас бодоод байна. За дараа нь амар их маск. Тэр маскнаас хизээ залхахад тий. Маск бол байнга хэрэгтэй. Anua тэгээд Demon Hunters-ийн нараа. Хөөрхөн маскнууд байна. Хөөрхөн охин дүүнэртэйсэн үлэхгүй юу? Нүүрэндээ холуулдаг маскнууд байна. Маск авах та нар гэх. Тэгээд одоо эднийг би туршиж үзнэ. Монгол руу мөнгө шилжүүлээ зогсохгүй хэрхэн нэмэлт орлоготой болох вэ? Солонгосоос эсвэл Европоос үзэж байгаа үзэгчдэд хандаж хэлэхэд Cinnamon application амбассадор болоод нэмэлт орлоготой болох боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна. Та яг энэ хажуу тарагж байгаачлан линкээ үүсгээд эсвэл дугаараараа найзаа урихад найз чинь Монгол руу эхний гүйлгээгээ хийхэд та $3 авч найз чинь харин $1 бонус авах болно. Тийм болохоор та найздаа бэлэг өгөө зогсохгүй өөртөө нэмэлт орлогыг цуглуулж байгаа юм. Хэрвээ та Cinnamon application-а татаж амжаагүй байгаа бол доор description хэсэгт байгаа линк рүү орж бүртгэлээ хийлгээд $1 бонусаа аваарай. Cinnamon application-да баярлалаа. The next day. Gara kanal boleh.
Окей. Сэн манайха за өнөөдөр Stockholm's Culture Night гээд соёлын одоо үдшилэг биш ээ. Соёлын өдөр гэх юм уу, соёлын шөнө гэх юм уу. Тэгээд 6 цагаас оройн 12 цаг хүртэл бүх одоо музей, үзрийн газрууд үнгүй юм байна. За тэр дотор бүр парламентын ордон хүртэл орж үзэж болох юм байна. Гэтэ бүх хэсгийг нь бол үзэж болохгүй, зөвхөн хүмүүс орж болдог нэг хэсэгтэй юм байна. Тэгээд тийшээ нь орох гээд одоо очирлж байна. Тэрэг оруулж болохгүйгээд төгөлдөр хүүтэйгээ нэг тийшээ явуулчлаа. Тэгээ би одоо очирлж байгаад орж үзэх гэж байна. За энэ ингээд одоо парламентын ордон ийм том. Гэхдээ зөвхөн одоо нэг хэсэгт нь л орох юм байна. Одоо хүмүүс очилж байгаа нэг хаалга. За тэгээд төгөлдөр сая яваад төгсөн. Оочин бүрийн мурт тэр гудамж хүртэл байна. Уул нь бөөндөө нэг парламентын ордон ороод үзчихье гэсэн чинь тэрэг орж болохгүй гэсэн. Тэргийн дотор одоо бомб аваа явж идэг гэж бодоод байгаа юм бах та. Сонирхолтой. За тэгээд хэдүүлээ парламентын ордон ямар байдгийг орж харцгаая. Бас ийм өдрөлөг болдог нь айгүй сонирхолтой юм байна. За ингээд лифтээр гарч ирэхээр шууд энд ингээд хүмүүс юм танилцуулаад байж идэм байна. Ийшээ ингээд шууд гадагшаа харагдаж байна. За ингээд ийм квиз өглөөлдөг юм байна. Тэгээ энийг бүгдөөд хэрвээ тэгээд зөв хариулвал бас хөөрхөн түлхүүр биш харандаа марандаа өгдөг юм шиг байна. Шведийн одоо парламент улс төрийн талаар квизнүүд байх шиг байна да. За энэ нуруунд бол нэг ёсондоо хүмүүсийн Шведийн болон Европын политик улс төр хуулийг хэр сайн мэддэг юм байна, шалгадаг юм шиг байна. Яг л маш их олон квиз юм цааснууд өгж ийн дээрээс нь юм янз бүрийн активити хийлгэж байна. Ерөнхий сайдуудыг зөв одоо оноор нь ингээд байрлуулах гэсэн байгаа хгүй. Тэгээд хүмүүс одоо ингээд байрлуулах гад үзээд ах шиг байна. Би Шведийн ерөнхий сайдуудыг их сайн мэдгүй. За энд ч гэсэн одоо ямар хуульд хэд онд гарсан тэрийг ингээд бас дараалалаар нь тавьж байна. Энд нэг хоёр их ч бас хийж үзэж байна. За тэгээд хүүхдүүд ч байна, том хүмүүс, хөвшин залуу бүгдээрээ явж гин. Тэгээд бүгднийх нь мэдлэгийн шалгаалах шиг байна. Хэр сайн хууль улс төр мэддэг. Би одоо мэрэгчлэрээ хөөгөө явсан бол энэ нэг хідэн суудлын дээр суугаад бас нэг хилцүүрэг хийгээд явж явах байсан баг. Данч амбиц байсангүй гэж. Måste sitta när man voterar, så fattar beslut i kammaren, för där har man sina voteringsknappar. När man debatterar i kammaren, de kom till i samband med en ombyggnad, och då var tanken... Doesn't just regular seats. They just made when you have a normal vote, За энэ ингээд Шведийн одоо бүх аймагуд нь байна. Аймаг гэсэн. За тэгээд энэ аймагуудаар энд ингээд дугаарлаад өнгөөр хуваалцдаг юм байна. Агуу сонирхолтой юм. Би энийг бол мэддэггүй. Одоо жишээлбэл Стокгольм гэвэл энэ ногоонг байгаа хгүй юу? Тэгээд энэ ногоонг хаан байна вэ гэсэн чинь
No, so you have to have some kind of. Энэ ногоон юм шиг байна. Арай жоохон бараа ногоон гэсэн. Стокгольм хотыг болохоор энд суудаг юм байна. Парламентын гишүүд нь Man lite grann komma ifrån för att få lite mer levande debatter. Det finns 3 talarstolar i kammaren som ledamöter och ministrar kan använda. тэгээ бишээ та нар сая суудлыг харуулсан тэр суудлын дээр нэрнүүд бичсэн байсан байхгүй юу. Тэгээд ингээд нэрээрээ суудаг юм шиг байна. Бодлоо манай тайлбарлагч орж ирсэн бол надад гоё тайлбарлаад явах байсан. Өндөөн ч манай тайлбарлагч хүүхдээ харж байгаа. За яг энүүхөө эсхийг л ингэж үзүүлэх юм байна. Өөр одоо барилга руу орж болохгүй. За одоо би гарыг даа нөгөө эдэнд хүлээж байгаа. Сонирхолтой байт юм байна. Гоё юм байна. Ингээд ард иргэдтэй үзүүлээд За guys би операгийн хаус нь ороод ирсэн шүү. Операгийн хауснаас аюу гоё юм байна доторх нь. Айгуу том юм байна. Дотроо бүр айгуу хүмүүс багтдаг юм байна. Ислаг гоё юм байна. Таац маацын хартаа юу вэ? Энэ голын шанделер энтрийн хартаа. Ааштай том юм байна. Нэг камер дээр ингээд юмнууд нь аягүй жижигхэн харагдуулаад байна тий. Яг нүдээр харах юм бол зүгээр юм гайхамшигтай. Гоё харагдаж байна. Тэгээд хүмүүс нэрээ орж дүүрэг байх шиг байна. Тэгээд дүүрэнгүүт нь үзүүлбэр эхлэх юм шиг байна. За тэгээ яг та хэдийн харж байгаачлан тэр улаан суудалтай хэсэгд болохоор хүндтэй зочид сууж үзүүлбэр үздэг юм шиг байна. За тэгээд доошоо харах юм бол тэнд болохоор яг оркестр суудсан хөгжмөө тоглоод үзүүлбэрээ үзүүлэх юм байна. Яа энэ доошоо буугаад суучих гэсэн чи амтсангүй. Тэр таасных нь энэ зураг мургийн хартаа. Тэр үнэн чамин юм хийцтэй юм аа. Одоо тэр яг цэнхэр тэр бөөнийхээ дотор нэг 3 хааны титэм байгааз. Ерөнхийдөө энэ бол яг Шведийн хамгийн чухал бэлэг тэмдэг гэх юм уу? Яг нэг юм 3 юм хааны титэм хааж явсан байдаг. Үзүүлбэр нь эхлэх гэж байгаа шиг байна шүү. God kväll kära publik och hjärtligt välkomna till Kungliga Operan Kulturnatt 2026. Jag heter Tobias Sturell och är operachef. За ядагч байсан
опера одоо хааны нэрмжтэй операгийн театр дотор ороод хааны нэрмжтэй оркестрийн багийн одоо операг хальт сонсож байгаад гараад ирлээ. Энэ операгийн театрын хувьд бол үнэхээр спешиал юм байна. Мөн дээрэс нь өнөөдөр яг энэ өнөөдрийн энэ тоглож байгаа тоглолт нь хамгийн сүүлийн тоглолт нэг нэ. Тэгээд энэс цаашаа болохоор одоо энэ хааны нэрмжтэй оркестрийн баг болохоор энд биш өөр газруудаар одоо ингээд 5 жил тоглолт хийнэ гинэ. Яагаад тэгэхээр энэ том операгийн театрыг засвар хийх гэж байгаа юм байна. 5 жилийн хугацаанд. Тэгээд 5 жилийн хугацаанд засвар хийгээд тэгээ яг ямар болох нь гэдгийг нэгдүүлээ харъя гэдэг таахгүй. За нэг тийм байна. За бид гурав одоо хайрлаа. Ямар ч байсан парламентын ордон тэгээд операгийн үзэж амжлаа. Амар очиртай байна. Хаас айгу битүү очир байна. Тэр хүүхдтэй явж байгаа болохоор юу тав гэж. Тэгээд саяны опера өнөөдөр л айгу гоё үзэж тоглолтын үзэж болох юм байна. Тэгэхгүй бол одоо 5 жилийн засвар хийх гэж байгаа гэж байна. Тэгээд өнөө шөнөл ер нь хүмүүс амжиж ирж үзэхгүй бол тэгээд ойрын 5 жилдээ саяны операд бол үзэж болохгүй байна. Тэгээд тэр хүүхдтэй болохоор тийш тарж гин жоохон сэрүүхэн болж гин. Тэрнээс бол хүмүүс хосороо том хүүхдүүдтэй гоё очирлоод үзэхээ явж гин. Тэгээд нэгүнээс цай бас ядраад унтчихлаа. Бид гурав харъя. Харж байна. Саяны парламент руу бас тэгж ордог аягүй сонирхолтой юм байна. Иргэдийнхээ мэдлэгийг шалгаж ийн. Иргэдэн ч гэсэн одоо ус төрчдийнхээ юу хийж өгтэж байгааг харж болж ийн. Гоё ойр дотны юм шиг санагдлаа. Тэгээ бас хүүхдүүдтэйгээ дагуулад хүүхдүүдтэй тайлбарлаад өгж байгаа аягүй хөөрхөн санагдлаа. Монголд тэгдэм болов та нар мэддэг бол доор коммент бичээрэй.